За сайн байна уу? Сайн. За сонсгоч. Баярлалаа багшаа. За манай нэгшээ багтаа багш нь маш их хайртай байна. За багш нь шууд зураг үзүүлнэ. За энэ зургийг танаас сайн анчуулаад ямар утга агуулгатай зураг юм болоо бодож байгаад хариулна шүү. Энэ ямар зураг юм шиг юу өгүүлж байгаа юм болоо. За багшны бас нэг зураг үзүүлээ. Энэ бас ямар зураг юм болоо. Ямар утгатай юм бол энэ хоёр зургийг ер нь сайн ажиглаад багштай. За энэ хоёр зураг нь болохоор хятадууд Монголын газар нутаг болон нийт хөрөнгийг улаан авч хувдаг сэтгэлгээгээр дайрж байгаа гэсэн өгүүлэлттэй зураг авах гэж бодож байна тий. Яаж ингэж яг за humsun хараа. За өөр юу чадчихээ. За миний бодчих. Миний бодлоор ихний зураг нь болохоор одоо ихний зураг нь болохоор энэ том нь болохоор манжуудын хаана. За тэгээд энэ одоо тэрж байгаа зураг нь болохоор монголчуудыг ихшээд оруулж байгаа. Энэ хатж байгаа зураг нь болохоор одоо энэ монголчуудыг даалж барамтлж байгаа зураг. Тийм шүү тийм ээ. За өөр ямар санаа хэлмээр вэ? Энэ одоо ямар зураг юм болоо? Адилхан байна уу? Энэ зургууд ер нь түүхийн бодит байдлыг дүрсэлсэн юм болов эсвэл уран сайхны ямар нэг хэтрүүлэг байгаа болов? Уран сайхны хэтрүүлэг байгаа. Тэ за. За тэгвэл хэтрүүлэг байхгүй. За ерөөсөө бодит амьдрал дээр яг л монголчууд энэ байвал монголчууд ямар хэвцээ хүлээж байгаа юм тий? За монголчууд нь яг ийм дарангуулалт байсан бол хөгжиж чадахгүй хятадын иргэшэл доор тийм байх бас гэж бодож байна. За өөрөө чанарын за нэг монголчууд нь ядуу тэгээд өөрсдийн гэсэн зөвшийн юм байхгүй дандаа тийм хятадын хүсэл ойлгож байсан. Ер нь өөрийн гэсэн газар нутаг болох байх тийм. Өөр юу юмар юм шүү дээ. За тэгвэл Монгол улс маань ямар асуудыг холоочж авчихсан бол энэ талаар мэдээлэл байна уу? Сонсч үзчихсэн ийм мэдээллүүдээс багштай хаваалцаач. Ямар асуудыг одоо эзэлж ирсэн бол Монгол улс дэлхийн талыг ер нь бол дэлхийн талыг эзэлсэн. Тэгвэл Монгол улс өөрөө ямар нэг улсын колони байсан болов? Манжин шиг байсан баг тийм ээ. За тэгвэл бүгдээрээ одоо багш нь одоо ингээд түүхийн музейгээр та нар аялуулъя. Тэгэхээр багшийнхаа малгайг авлаа. Та нар ч гэсэн сурч байгаа малгайг авчих. За аваад тавилаа. За одоо багш нь түүхийг тайлбарлагч багш болж малгайгаа өмсөн. За та нар бол түүхээр аялаж музейгээр одоо сонирхож үзэж судлаж явж байгаа судлаач шавнар багш нар болж сурагч нар болж малгайг өмсөн шүү. Заа ёо. За өмсчихгүй дээрээ. За баярлалаа. Одоо бүгдээ та нарын энэ зургаар одоо гаргаад ирсэнчлэн тийм ээ. Одоо бидний одоо аялал бол ийм сэдвийн хүрээнд явагдах юм аа. Манччин бүрний Монголыг захирсан бодлого. Тэгэхээр энэ талаар одоо аяллаа хэлбэлье. За тэгэхээр мэдээ аялал юм чинь бас аяллахаа хэсэг гэдэг та бүхэн айлж та бүхэн тийм ээ. Одоо юу өөрсдийгөө бас нэг үнэлж, дүгнэж тийм ээ. Бас энэ аяллаа хэсэг бид нэр гоё алмазыг цуглуулах хэрэгтэй. За энэ алмаз нь 3 өнгөтэй. За маш сайн энэ музейгээр явж мэдээлэлүүдээ олж авчихсан. Бас ойлгосон хүмүүс маань ногоон өнгө алмаз авчраад энэ багтаа ингээд наацсан байгаа. Анзаараарай үү. За тэгээд дутуу юм уу дунд зэрэг ойлгосон юм бол шар. За тэгээд ойлгоогүй ахиж судлаж мэдмээр зүйлээ улаан тацтаа наачин шүү тийм ээ. За тэгээд юу ойлгоогүй бас тэр дунд зэрэгтэй ойлгосон зүйлээрээ бас бичиж чадна нэрийг те. Жишээ баримтаас ойлгосонгүй шинжсэн бодлого гэдэг нь тоттой ойлгохтой гэх юм уу. Ингэж өөрсдөө үнэлж байгаа шүү. За ингээд хүүхдүүд та нар өөрсдөө нэгээс хэдэн багтай багийнхаа гишүүдийн тоогоор нэг өөрсдөө дугаарлах та. За ингээд багийн нэг гишүүд нь багаа үнэлээд явна шүү. За ёо. За. Бацна. За нэг гишүүд нь багаа үнэлээд явна шүү. За ингээд өнөөдөр аяллаа маань зорилго бол Монголын талаарх манж бүргийн бодлогыг
мэдэж түүхийн мэдлэгээ баяжуулцгаая. За энэ хүрээнд бүгдээ он цагийн шугам хий, газрын зурагтай ажиллая, тэмдэглэл хөтлөе тийм ээ, мэдээлэлтэй ажиллах арга барил суралцаж өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлцгээе. За мөн шин засгийн бодлого түүний үр дагавар зөв шинжилгээ хий. За ингээд тухайн үеийн үйл явдал өөрийнхөө үнэлт үнэлтийг өгч зорилгоо хангах юм аа. За энэ мэдээлэл өгч нүгэ. Энэ 19-р зууны сүүлчээс манччин бас Монголын талаар шин засгийн бодлого явуулсан юм байна. Тэгэхээр хүмүүстээ шин засгийн бодлого гэж ямар бодлого хэлдэг юм бол за энэ бодлого ямар учиртай бодлого болсон юм бол энийг бүгдээрээ багштай бас өөрсдийнхээ бодлыг хэлж за монголчуудыг иргэшээлд оруулахын тулд тийм бодлого хэлсэн баг те. Өөр монголчуудыг яг сулгаж байгаа мөртлөө тийм иргэшээлд оруулж бүх юм эзэмдэх тэрийг шинэ засгийн бодлого байх гэж бодож байна. Миний хувьд бодож байна. Миний хувьд болохоор өөрсөнд нь жоохон хямрал нүүрсэн болохоор монголчуудаас илүү их тийм татвар авч тэгээд монголчуудыг хэдий тэгж сул байлгаж байгаа ч гэсэн цаана болохоор яг тийм монголчуудыг өөрсдөө уусгах шингээ гэсэн бодолтой. Тэр шинэ засгийн бодлого. Тэ. За өөр танахаас яруулмаар энэ талаар бодож байгаа юм бэ нөө? Шинэ засгийн бодлого гэж. За Монголын хятад улстай нэгтгэж өөрийнхөө улс орныг тэлэх гэсэн бодлого. За газар нутгаа ч юм уу те. За өөр үзэл бодлыг илэрхийлэх заа нэг хөө монголчуудыг тараах эзлэх гэсэн бодлого гэж магадгүй тийм ээ. За маш сайн байна. Тэгэхээр ерөөсө тухайн үеийн одоо манч ус маань төрийн бодлого өөрчлөх шаардлагатай болсон. За ингэсээр монголчуудын нутаг орон та нар сая ярьж өглөө тийм ээ. Аж ахуй амьдрал шашин бол сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Ингээ манч ус дотоод гадаад шалтгаанаар хямарч эхэлсэн. Тэгээ хямралаас гадрын тулд маш олон шинжилгэүүд хийсэн. За ингээд нөгөө Монголыг хятадаас тусдаа захирч байсан бодлогоо өөрчилсөн. За энэ бүхнийг юу гэж нэрлэдэг байх нь вэ? Шинэ засгийн бодлого гэж нэрлэдэг байх нэ. За баярлалаа. За одоо аялын дараагийн хэсэг бол бичлэг үзэх байгаа. За энэ дээр нэг аялагч нар маань анхаараараа бичлэгээ маш сайн сонсоод анхаарлаа сайн бас сонсох шүү. За ямар үйл явдал гарч ийн вэ? Юу гарч ийн вэ гэх. Оо, спикер. За сонсох толгой спикер. Японы хувцас өмсгөлжээ.
аймаг хошуудад хуваагдуулгүй хэд хэдэн хошууд нээж аймаг хадгалж хөө. Сайн сонсоо баг тийм ээ. За багшлалтай шүү. Сайн сонсоо байгаа. 17-р зууны дундуур Монгол улс манчин улсын иргэшээд орж 200 гаруй жил дарагдсан эцэст 2-р зууны ихэр манчин байдлаас ангижирсан түүхтэй. Тэгвэл манчин үеийн Монгол орны дотоод амьдрал улс нийгэм хууль цаас болон Монгол орны талаар гадаад орнууд ямар бодлого баримтж байсан тухай өнөөдрийнхөө дугаард өгүүлэхээр бэлтлээ. Манчин Тэнгэрт гэсэн хаан 1711-ээс 1799 он Манчин улс Монголын засгийн эрхийг өөртөө нэгдгээд засаг захиргааны хуваарийг өөртөө хэвээр хадгалахын зэрэгцээ. Улс орныхоо дотоод асуудлыг өөрсдөө биелэн шийдэх бүрэн эрхийг Монгол ноёдод үлдээжээ. Гэвч энэ Монгол улсыг ямар ч хяналтгүй барьсан хэрэг биш байлаа. Учир нь манжинаар Бээжингээс монголчуудад нарийн хяналт тогтоож байсан. Ийхүү монголчуудад хянан барих бодлогыг гадаад Монголын төрийг засгийн явдлын яам хариуцдаг байжээ. Улс яамны өргөн мэдүүлснээр онцгой чухал асуудлыг манчин эзэн хаан шийддэг байсан. Манчин улсын гадаад Монголын төрийг засгийн явдлын яамны хууль зүйн бичиг Монгол ван өнгүүдийн цог хэрэг зэрэг зүйнийг хуульчилсан байна. Ингэснээр Монголын ноёд тайж, ван, гүн, бэс зэрэг шин цог хэрэгтэй болж манчин японы хувцас болжээ. Аймаг хошуудад хуваагдуулгүй хэд хэдэн хошууд нээж аймаг болдог байна. Ар Монгол буюу халхан 86 хошуудаас бүтсэн 4 аймагтай байсан бол Өвөр болон Зүүн Монгол Ордос нийлээд 51 хошуудаас бүтсэн 25 аймагтай байжээ. Сахар аймаг хошуу, Алшаагийн 3 хошуу нийлсэн 1 аймаг, Хөхнүүр, Цайдын зэрэг нь 29 хошууд бүхий 5 аймаг болж мөн Баруун Монгол буюу Зүүн гар бол 32 хошуутай 4 аймаг байх бол Урeenхай аймаг 17 хошуутай байна. Аймаг нь хошуудад хуваагдах бол хошууд нь сум 10 сэгэн систем хуваагддаг байжээ. За баярлалаа. Маш сонирхолтой мэдээллийг аялаас авч авсан байх гэж итгэж байна. За одоо нөгөө малгайгаа авчих бүгдээрээ. Малгайгаа аваад сурагч байгаа малгай өмсөд багш нь тайлбарлагч нь багшийнхаа малгайг өмсөн. За одоо бүгдээрээ саяны мэдээллийг бүгдээрээ баталгаад тийм ээ бас ямар мэдээллийн тухай гаргах гэхдээ бас нэг асуулт хариултын тэмцээн явуулах юм. За тэгэхээр хүүхд толгойн дээр цаас байгаа. Багийн ширээнд. За тэгээд тоогоор талбайс руу авчаараа бүгдээ. За багш нь асуултаа гаргаад 3 тоолно. За 3 тоолоход бүгдээрээ өөртөө бидэд хүрэн шүү. Заяа өгчтэй. За саяны мэдээлэлтэй холбоотой асуулт байна. За нэгдүгээр асуулт. Нэг 2 3. За бид өргөн шүү. 3 толоод өргөн. За асуу хариулт нь юу байсан юм болоо? Ингээд гэсэн. За бид дээр өргөө байх юм дээр 3 толоод өргөн шүү. За яа. За бид дээр өргөж байгаа. За 1 3 За дараагийн асуулт. Нэг 2 3. За бид өргөсөн. За
Мэдэрээ. Нэг. Хоёр. За, гурав. За, үргэлж. За, гурав өгөөрэй. Сайн мэдээлэл юу ярьжсэн юм тийм ээ? За, гурав хүмүүс. За, энийг ерөөсөө зөв хариулсан баг алга биш. За, энэ хариултыг өдөр авч авъя. Юу ах нь? Надад Монголыг түрээдсэн яатлын яам байна шүү. За ёо. За, энэ бол одоо ерөөсөө монголчуудыг ихэдтэй хянаж байх зорилгоор энэ ямыг байгуулсан баг тийм. За, дөрөв тасалтанд авъя. Нэг. Хоёр. Гурав. За. За, гурав. Нэгдүгээр багасан. За, гурав. Асуулт авчихлаа. Манчрын хамгийн том засаг саханы нэг чиг байсан. Аймаг үнтэй за тийм багаас ирсэн. Нэг удаа шигшээ. За. За, дараагийн асуулт. Нэг. Хоёр. Гурав. За, дэш нүрж гараа. Нөө за. Энийг бол бүгд харсан байна шүү дээ. Энэ бол юу нэ? Сумын цааш юу туасан мэдээ гарлаа. Ардын систем туасан. За, баярлалаа. За, бүгдээ. Одоо бүгдээрээ баримт дээр ажиллана. Тэгэхээр баг болгоно багшин баримт өгсөн байгаа. Наад баримтуудаа уншаад сурагчийн 102-оос 104-р хуудасны мэдээлэл дээр ажиллана гэсэн. Сурагчийн мэдээллүүдийг олшруулсан байгаа учраас хүн болгоно үзээтэй байна. Наад баг болгоно гэж хаасан байгаа шүү. Сайн хаасан нэрээ. Баримт хоёроо. Яг нь амьд шигнэш. Яахна бэ? Яахна баг мэдээд нэгдэр ажил заяа. Цаашдаа нэр үзтээ юу дээр ажиллах заавч наа. Яг камера явуулж байгаа. Энэ хэсэгтээ мэдээд ирсэн. Танаа мэдээд Натнах юу вэ? Баримт хоёр дээр ажиллаад багаар ярилцж байгаа энэ асуудлуудаа гарч ирэх юм шүү дээ. Тийм ээ? Манайд ашиглаж байгаа. Сошиал зон хоригос. За багууд нөгөө тооцсон байгаа. Гурав гишүүн нь бичгүүргийг үздэг шүү. За ёо. Багийн асуудлыг бичгүүргийг үздэг. Бичиг даалгавар нь багийн 3 гэсэн дугаартаа гişүн хичээрээ.
Багийн магадгүй дууссан баг байж багштай наахч байгаа. Хариултаа машин хариулт гэсэн багш ингээд нэг алмаз нэг таац төгчөө.
За стамаас тайлбарлаа. Танаа баг маш мэдээлэлээс олж хариулсан байна тий. Одоо нэг багууд алмаацууд өгөөд гараа зөө. Тестуудаа. За гэх юм. Манай баг бариад хийчихсэн. За. Монголын эзэмшил шинэ хэсгийн бодлогыг судалгаа явуулсан. Тэгээд дэрлэг мөнчийн дараа шинэ хэсгийн бодлогыг Монголын эзэмшил За баярлалаа суучих. За ингээд ямар ч суулгах мэдээлэл ажиллаа тийм ээ маш зөв одоо статус шилжиж бас асуудал агуу ингээд хийх агуултаа баярлалаа. За ингээд дараагийн маань үйл ажиллагаа бол үр дүнгээ одоо нэгтгэцээ юу хичээлийнхаа тийм ээ. Тэгэхээр багшнаас гар болсныг өөр за танаа багт би юу газрын зургтай ажиллах таа. За багшныг асуудал гаргаж заяа. За энэ дээр танаа баг хариулсан билээ. За нэгдүгээр асуултыг танаа баг хариулсан. За уншаад хариулсан багштай. Мончийн гүрэн ямар улсуудад дайны төлбөр төлөх болсныг нэлээд газрын зурагт агуулсан. Газрын зургийг тэр авах шүү дээ. Тэгэхээр та одоо сая мэдээ барьтайгаа бусдаараа бас сонссон юм чинь. Тэгээс бусад оноод хичээд наач юм шүү дээ. За хоёр дахь нь болохоор аль хувилаа болохоор танаа баг болохоор онтолын шумыг сайн шижиж авах шиг байна тий. Тэгэхээр одоо ерөөсөө энэ шийдсэн бодлыг газрын зураг заах юм шиг заяа. Багш надад дараа гаргаж. За 3 дахь нь нэлээ. За 3 дахь нь болохоор хашуудыг яагаад хуваах болсон тийм ээ? Яагаад судалгаа явуулсан гэхлээр. За 4 дахь нь авийн сүүлийн асуултанд. За ингээд хариулахад бичсэн шүү дээ. За түрүүч яасан багаас хэлээ. Доосон багаас за тийм доосон юм уу? Нэрүүдэд. За одоо тэгээд газрын зургтээс хайж болоод за наач. Бусад багууд хүмүүстэй үзлээ. За, бүгдээрээ хариулт өгдөө. Хэд ус байсан бэлээ дайны төлбөрийг лаа. 8 ус байсан бэлээ. Ямар ус байсан? Нэг шин үстэй. За, сайн байна. За, тэгэхээр Монголын улсын Америкийн улс Англи, Герман, Австрали, Франц, Арас, Япон гэсэн 8 улстай хийсэн дайндаа ялагдаж, энэ 8 улс дайны их хэмжээний дайны зурчсан юм. Бүгдээ сайн хийсэн биз дээ. За, маш сайн байна. Баяр хүргэе.
зааж гачрээд танаа баг тий. Чи хариулах юм уу? За тий. Ер нь арга ямар газар нөхцөлийн газар хэмжээ тий хамж ийсэн болоо тий. Юу гэж бодож байна? Монголын үлээстэй энэ хэсгийг өөр нэмж ярих хөтөний зөө ярьж байгаа болов? Үрч хаад юу хийжсэн? Юу хийжсэн хөтөдөө? Ямар газар нутгийг хамж ийсэн гэсэн? Үлээстэй хойдсон гэсэн өөр. За монголчин орно. Ийшээ явж байгаа лээ. Төвч орно шүү дээ. Одоо сонсноо тий? За сайн байна. За дараагийн баг нь. Манчлаар яагаад хошуудыг сонирхол судлах гэсэн юм болоо? За манжууд нь ягаад хошуудыг судлах болсон бэ гэхээр манжуудын эсрэг тотлох тийм юм байхгүй тэгээд хүч хэмжээнд ямаргүй байхыг судалж мэдхийн тулд судалгааг явуулсан. Тэгвэл яагаад энэ судалгаа юуны судалгаануудаас хамгийн сонирхолтой зүйл юу байсан юм бэ? Энийг яг хөтөө юм. Хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ? Судалгаа. Яагаад тэр их сонирн байсан юм бэ? За миний хариулт. Юу манай багийнхаа ингээ ярилцахдаа нэг саналууд нэг зүрлэлсэн л доо. Надад тэр сонирхолтой байсан гэх юм уу. Тэгээд миний хувьд болохоор энэ номон дээрээс харахад аль нурт ямар төрлийн заавч байдаг хятад монголчууд агнах хэсэг түүнийг хэрхэн уур агнуулах гэдэг надад их сонирхолтой байсан. Үүний үр дүнд нь монгол хятадууд монголчуудын тийм эд баялагийг өөрсөндөө авахын тулд тэгсэн байх гэж бодсон. Бодож байна тий. Өөр бас юу гэж бодож ирсэн? Юун дээр санал зовлоо? За Миний бодлоор малын ар шиг унтах наас еврей шилэн боломжтой үйлдвэрний ямар гэсэн миний бодлоор үүний зорилго нь болохоор монголчуудын аж ахуй аюу ямар стайл хайжсэн ч монголын аж ахуйг ашиглаж зарсан гэж тэ. За ийм зүйл би сонирхолтой байсан байна. За би сүүлийн багаас би шинцгийн болох хэсрэг монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлсөн юм бол? За шинцгийн болох нь бид манжин талаар тийм үзчихсэн. За энийг аль баг хариулах вэ? Дөрөв баг танаа баг хариулчих тийм ээ. Энэ одоо ямар хэрхэн нөлөөлж ирсэн юм бэ? За миний хариулт нь аа. Манжин дарал юу яг ихэнхдээ манай Монгол маш их ядуулыг хийсэн. Хичээн засгийн болон жижигхээс манай монголчууд заа нэг аж ахуйгаа арай дээр тэгээд яг төлөвлөсөн байсан гэр бүл сайн аж ахуйгаа хийчихсэн юм сайн байна. гэж бодож байна тий. Өөр багаас нэг хариулт хөхтэй нөө. Энэ одоо шинцгийн болохыг манжид хэрэгжүүлсэн шүү тийм ээ. За маш олон үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэгэхээр ер нь ямар байдлаар хүлээж авсан юм бол за шинцгийн болохын их үедээ монголчуудад маш сөргөөр нөлөөлсөн. Тэгсэн болоод аж амьдрал тохиолдсон сөргөөр үзүүлсэн тийм ээ. За ингээд амжилттай юу ойлгосон бол тийм ээ. Айгу тасдаа нахам наараа. За тэгэхээр багшны эдгээр зураг үзүүлнэ. За энэ үзүүлэх гэж байгаа зургийг нөгөө эхний бичлэг бичтэй тийм ээ хүмүүс тэр бичлэгтэйгээ холбоод ер нь юуны тухай өгүүлж байгаа зураг юм шиг нэг бодоо сууж шүү. За яа. Хамгийн сүүлийн асуултыг та холбоотой ийм зургуудыг гүшин гаргаж өгнө. За энэ. За дэгсрэн хавтан нууцаараа. Өөрөөр түүхэнтэй монголчуудын амьдралыг манжуугийн монголчуудын амьдрал бол зургаар ингэж дүрслэгдсэн байна шүү дээ. Тэгэж үзгөө. Энэ зургийг харж байгаа та бүхэн ямар сэтгэл төрж байгаа хүмүүстээ муухай юм байна уу? Тэр бахархас ийм байдлаас манжинаас гарч ирсэн.
Гарч ирсэн гэж бодохоор их бахархалтай юм те. За өөр юу ч бодож. Сая та хин хэлчихв танаа үссэн үү? 9 ирэх шүү гэхэл те. Яагаад ингэж монголчуудыг ирүүдэд шүүгээд ирсэн бол та нар юу ч бодож? За манай монголчуудыг өөрсдөө иргэшээлдээ оруулах монголчуудын газар нутгийг улаач ажилласан гэж бодож байна те. өөрсдөө газрыг ирсэн иргэшүүлэх. Энэ зургийг харахад энэ баримт 2 дээрээс бид нар уншсан. Энэ нь болохоор баримт 2 дээр монголчуудын хэрэгжилж байгаа бүх зүйлээс соёл хоол хүнс зэрэг булааж авдаг гэсэн. Тэгээд үүнийг хураалгаж чадахгүй хүнд ингэж ногдор шийтгэлийг оногдуулдаг байх гэж бодож байна. За миний хувьд үзэж манжийн талаас нөгөө хүн болгон байна дадлалаа байх хүсэхгүй шүү дээ. Тэгээд дадлалаас гарахын тулд бослог гарахтаа бусад гараад дийлж чадах байхдаа тэр манчууд тэрийг юу шийдэхдээ энэ 9 ирэх шүүлтийг явуулдаг гэсэн гэж бодсон. За маш их баярлалаа. За миний хувьд монголчууд шишин шигдэг гэсэн яг тийм үү. Манжийнхан шишин яг шигдэг маш шишин шигдэг монголчуудыг ингэж үсэн. Иршүүлдэг гэсэн натж. За бүх багууд маш сайн хариулсан. Багшны зургийг нөгөө та нарын аялал хийжсэн үзэгээс олж авчирсан шүү. За одоо бүгдээрээ тастуудаа наачих. Бүгдээрээ хариуллаа. Ойлгосон уу? Ойлгоогүй хүчтэй яваад бичээд хэдэгдээ төлөөчээрэй. За явуулаа. За ингэж хамгийн эхлээд бид нар ямар зорилгыг төвшүүлээ өгдөө те? түүхийн юугаар Түүхийн мэдлэгээ баяжуулах гэсэн өөр ямар улсын талаар мэдж байгаа. Монголчуудын улсын мөрийн бодлогын талаар мэдж байгаа гэлээ тийм ээ. За тэгэхээр энэ үед явуулж исэн ямар болгоны талаар байна уу? Ганц хоёр ярих хэрэгтэй нөө. Ямар болгоодыг хэрэгжүүлчихдэг бол за монголчуудыг эзэлж авах талаар шинэ цэцгийн бодлогыг хэрэгжүүлсэн тийм. Шинэ цэцгийн бодлогоноос дотроо маш олон салбаруудыг бас ингэж хамруулсан тийм ээ. Газар нутгийн үед ялаа жижигэрсэн. Тэ эзлэгдсэн. За баярлалаа. За ингээ өвдөд гэрийнхаа даалгаврыг бичээд байна. За ингээ бичээд энэ авцал харж байгаад нэгдүгээр баг маш сайн хичээл. Ер нь бол энэ багуудыг харахад улаан тас зүрээс алга байна тийм. Тэгэхээр ойлгох хичээл гэж алга байна тийм ээ. За ганц нэг шарын дутаа ойлгосон хичээл. За тэр дээр нөгөө дутаа ойлгосон хичээлүүдээ бичиж шүү. За яах вэ? За ингээд ер нь бол ангийн баг 80-90% насаа оролцсон гэж багшинд өгж байна. За ингээд гэрийнхаа даалгаврыг сэмлээд тавьчих. За ингээд хичээлд оролцсон. Амжилттай сайхан оролцуулалтад баярлалаа.